За юу яцхан guys, манга ярьдаг аудио артистрийг гэх хүн байна. Одоо би та бүхэндээ Static Group гэх нэртэй акшн төрлийн мангаг ярихаар бэлтгэлээ. За олон талаар ярьчлаа. Манга руугаа орцгоё. Манга маань шалгалтаа буудаж өгч буй хүүгийн дүрээр хэлдэг. Тэгээд энэ хүү гейминг юун гэдэг ба тэрээр 15 настай. Хэдүүлээ энэ хүүг зүгээр геймер гэж нэрлэжээ. Зэрбэр хичээл их үнэн дургу ба шалгалтаа нүдэн ханаад буудахтаа I don't care everything гэсээр хэлдэг. Геймер шалгалтаа буудаж өгчөөд айх чимгүй гэрлүүгээ амар тавин явдаг. Замынхаа талдан ч очиагүй байхад ээж нь багштай нэмээрээ сууж идэг. Тэгээд тэр багшийг нэдүүлээ Ли багш гэж дуудчихъя. Оройч болох боллоо Ли багш хичээлээ залаа. Геймер нэг л итгэхгүй байсан юм уу яасан багш нь чинийг чаднаа чи мундаг штэ гэж хичээл нэхэд дуртай болгодог. Дүрс гинэд шилжин 2 жилийн дараа гэж эхлэх ба тэр үед геймерийн дүнч нийлэн сайжраад нүдний шилтэй ангийнхаа гавлан болцсон байдгийн. Хичээлээ хийгээ сууж исэн чинь ангийнх нь 2 хүүхэд задлаад сургууль дотроо бөөн хэрэг тарьдаг. Геймер би сургууль зур цаг өрмөөгөн би өөр сургууль руу шилжин гэж энэ бол сургуультайгаа нэлээд токсик харьцаатай болсон байдээ. Ингээ манай трейлер маань дуусч байгаа юм да. Ингээ жинхэнэ үйл явдал руугаа орцгоё.